чинь. За бид хоёр улаан үлэд явж байна. За бензин авах гэж явж байна. За тэгээ бензиний үн яасан нэраа? Бензин биш, дизельний үн өсөө бараг нэг дахин шахуу өссөн биш үү? Тэр одоо Европ чиглэлд бол бүр үнэтэй байгаа юм байна да. Би тэгж бодож байна. Хоёр дахин өс, нэг дахин. Тий, ер нь бол нөгөө төлшөө бол 50 литр нь бодоод анх төсөлөө тооцсон байсан чинь 82 рубльтэй болсон байна. Тэгээ 82 рубльтэй болчоор ч нөгөө бидний зардал бараг нэг дахин өсөж байгаа байхгүй юу? Оросд туулах. Тий, Монгол чинь 50000 гарсан шүү дээ төлш. Жарахгүй байна. Ягаад гэхээр энд чинь одоо бараг 4000 гаруй төгрөгтэй очно шүү дээ төлш. 80 рубль 46 рубльчгээс чинь бараг 4000 гаруй төгрөг болж байна хэд болж байна. Тэгээ ер нь жоохон зарим нэг хүнс үргээр хэлний барааны үн бол жоохон өссөн байна. Тэгээ найзандаа нэг 2 хондоо тий. Гоё амарлаа. Бүрээд айлс нэг 2 хонлоо. Гэрээсээ гараад 3 хонч шүү тий. Тий 3-4 хонсон. Тий, юун дээр Сэлэнгэд нэг бас. Алтан булагт нэг онсон шүү дээ. Тэгээд Туяагийн тэд онч. 2 онсон. Хоёулаа 3 онч юм шүү. 3 онсон шүү тий. Тий, өнөөдөр чинь 26. Хэдэн гарлаа хөө? Обиш 4 онцсон юм шүү дээ. Өнөөдөр 4 өдөр байна. Та ингээд Оросын хотын зохион байгуулалтууд нь байгалаа сүлдэхгүйгээр ингээд уусаж байдаг нэг таалагддаг тэр Монгол байлууд байдаг тий. Тэгээд нэг бас нэг тийм санаа аммаар нэг юм байна. Энэ брэддуудаас ер нь бол ингээд ялаагүй манайхан гэр орол гэдэг байгаа эдгээр чинь ер нь гэр орол гэдэг чинь бол ер нь бол амны тий. Манайхан чинь гэртж амьдарч байгаа байшин чинь ижи бол нэг таатай хаус ахгүй. Тэгээ брэддууд бол яг тэгж амьдарч байгаа. Гэхдээ эдгээрт нэг гоё шийдэл байна. Ямар шийдлээ нэхээр одоо тэр манай найзах болол 8 айл нь нийлээд дундаа хүний удгаа ухуулаад тэгээд бохирын системээ ингээд дундаа тавилдсан юм байна. Тэгэхээр нөгөө эдийн засгийн өвчсөн энэ айгу гоё болчихж байгаа байхгүй тий. Тэгээд байгаль технологитой ч гэсэн гоё. Одоо сая Монгол гэр барьсан биз нэг айл барьж. Тэгээд чинь одоо жишээлбэл ингээд сая бид нар бүрээд айл найзандаа 2-3 хоногод болоод яг гэртээ байгаа юм шиг байлаа тий. Дотроо нь ойлтой бүх юм ингээд гоё шийдсэн. Тэгээ санаргаа асуусан чинь ингээд 8 айл бид рүү 8 үлэн хэлж дундаа ингээд хүний удгаа хулцсан. Тэгээд бохирын системээ тавиулсан ингээд. Тэгэхээр бид нар бас ингэж болох юм байна. Одоо манайд ч юм бол нөгөө нэг айл болгон хашаандаа хотог ухаад байгаа шүү дээ. Уулын тий хашаандаа айл болгоо ухаад нэгдүгээр зардал өндөр болно. Хоёрдугаар тэгээд байгаль бас жоохон хэцүү шүү дээ. Одоо нөгөө хөрсний ус тий хүний ус ингээд яа чин тэгэхээр дундаа ингээд тавьчих юм бол илүү гоё болсон юм байна. Илүү хямд цуцсан байна гэдэг тийм гоё санаа бас хэлж байна. Энэ байшингуудын дээвэр нь шипер хэвээрээ байх тий арай бид жоохон бас юм шипер байдаг. Яагаад шипер гэдгийг нь бол мэдэхгүй байна. Энэ бодвол сайн л байдаг байлгүй. Намайг жоохон байхад энэ шипер нь амар хүнд тий. Тий амар хүнд. Хагаад унчмаар санаг тий. Тийм байсан. Одоо яагаад дээрээс тий бүх байшин шипертэй. Зарим хүмүүстэй л байна да. Шипер нь бараг удаан настай байд юм болов. Төмөр сольдог тий. Тэгээд энэ бас нэг гоё юм нь юу байна гэхээр нөгөө хаягжилт аягүй гоё юм аа. Хаягтай тий. Хайгуутай гоё. Хаягаар нь айл олоход айгүй амар юм. Тий. Загаал чи бол атлетч молодец гэж ингэж шүү дээ. Ингэж нөө. Тэр мэрийг бас ингээл хүмүүс далж जैन. Зарим хүмүүс ингээл гарахтаа бичлэг хийгээл ингээл далж जैन. Аа за. Цараа тий. Эднэрийг хараад уу? Тий бид нарыг хараад. Гэр бүлээр аялж байгаа гэдэг мэдээд байна уу тий? Тий. Үүдэлж энэ машиныг гоё хүлээж авч байна тий. Тий. Одоо тэгээд ийшээ явахаараа ямар байх юм? Чиний утас дуурж байна. Ийм байлгүй. За Россияны Your destination is on the right. Роснефть. Роснефть л шүү дээ. Рос. Тий? Дизель гэж хаана байна хараа. Тэр мөн аа юм шүү. Чи дизелийн тийш тийм ээ. Бас өөртөө үйлчилдэг үү? Тий. Өөртөө үйлчлээ.
Бид сая орон орны ялгааг ярилцаад байжлаа. Энд их тийм 50 хүмүүс байдаг. Яараагүй. Яар цандарч адгадаггүй. Тий. Нэг яг 50 байдал дуртай. Би 50 хүмүүс өвд энд л. Дөрмөн амир мөрдөн тий. Хүмүүс нь. Тэгээ машины сигнал нэг сонсогдохгүй. Тэр нь ямар байдаг. Манай энтгэгд очсон чинь. Яасан гэлээ. Энтгийг чинь сигналаа дараад уралдаад хийдэг юм л шүү дээ. Тэгээд яагаад сигнал дараад хийдэг гэсэн чинь энэ нэрээс манай онцлог гэсэн шүү дээ. Хоорондоо сигнал дараад төгсөр тарах юм. тий тэр ер нь хэцүү санагдсан надад айгүй ядарч илээ. Сигналанд нь. Дууч хэмээл хүний их ядраадаг шүү дээ. Тий. Филиппин бид хэд байсан чинь бас энэ шиг 50 хүмүүс. Оо хил дээрнчдэр, гайл дээрнчдэр. Бараг унтах гэсэн юм шүү дээ. Бүр ингээ оо Би наан яарад байдаг. Нэг яг тийм онцлог байх шиг юм аа. адгуу зантаа хүн бол очоод Тий. тэгэх удаан байгаа сурчих юм биш. Тий. Би чинь зүгээр наан яагаал. Яраал. За бензин авцгаа яваад. За. Манай надад цай гэж өгсөн чи өмнөхийн хамттай цай. Жамс тавстай юм шүү дээ. Жамц давсал юм байна л да. Сүүрэн жуул яд юм лаарай. Өнөөдөр аялын машин дотор анхны сургалтаа бүтээж үзэх чинь. Видео бичлэгийн ажилд орох гэж байна. Хүмүүс айсэрчлээ. Дамжууланда би тэр камер бүх юмаа зэгцэлж исэн чинь ингэж таарлаа. Юу. Тийм зэрэг гарах юм чи. Шаналцсан уу? Шаналцсан царай юу? Нэг уу. Хөөе тэгж унах юм уу? Ай. Оо яаж байгаа бэ чи? Ай, гүцнээд. Тийм байна. Энэ хуурлаад шүү. Ичээ бичлэг хийлгэх юм уу? Зя. Хоёрын YouTube-ийн анхны влог бас нэвтрүүлэг Зориулж юу? нэвтрүүлэгт зориулаад бичлэгээ хийж байна да. За гэр бүлийн аяллаа машинд аялал маань эхлээд хэд хоноглаараа 3 хоног дээр. 3 хоног дээр явж байна. Эхний улсаа даваад ороод ирсэн байна. Эхний улс маань ямар улс байлаараа? Орос улс. Орос улсаа даваад ороод ирсэн байна. Хилээр гарахад бид нарыг маш найрсгаар угтаад хилийн ажилтнууд маань Оросын хилийн ажилтнууд маань бас мөрөөдлөө ирээд хамгийн гоё нь машин хэсэлэг гэр байгаа учраас бидний гэрийг бас хөндлөж хүлээж авсан. Тэр нь ингээд маш их таалагдсан. Нэг бүрчлэл нэгчгүйгээр гоё гэрээ маань хөндлээд үзээд тэгээд бас мөрөөдлөө хуваалцаад нориогох мөрөөдөлтөй гайлын ажилтнанд таарсан. Тэгээд хүн болгонд юм дэлхийг торих мөрөөдөл хар шар бургалдахгүй байдаг юм байна шүү дээ, тий. За ингээ манай хоолоо их чинь хоолоо ингээ гоё. Хоолоо их гэсэн чи юу боллоо? Сонго яасан юм бол? Би болоод хөө би сонго болоод тэгвэл чи шээ камерлгаа ярьж. За битээр улаан үдд ирсэн байна гараад. За Монгол талдаа нэг бичлэг жоохон хийсэн. Одоо яг үндсэн гоё бичлэг бол эндээс ингээд улаан үдээс ихлээд хэлээ яа гээд хийж эхлэгээд битээр. Тэгээ одоо эхнээс агуулбал бэрхшээлүүдэд тулж ил байна. Тулаад явж ил байна. Тэгээд зарим нэг нь шийдвэрлэж байна. Даван туулж байна. Сасаа бодох юм бол Оросын хэл Монголын хэл дээр айгүй гоё байлаа. Оросууд маань би ерөнхийдөө Оросын талаас болж байгаа ажилласан л да. Буцаачдаг. Ерөнхийдөө бол бас буцаадаг байхгүй юу? Ерөнхийдөө бичиг баримтын зөрчилтэй ч юм уу асуудалтай бол буцаад байна. Тэгээд би Оросын талын хэл дээр бас нэлээд имижлээд гэсэн чи харин айгуу сайхан хүлээж аваад бараг шалахгүй тий. Бид хоёрыг зүгээр шууд явуулсан шүү дээ. Тэгээд тэд нар ч бас айгуу гоё хүндэлтэй маа. Машин дээр мөрөлөө ингээ хамаагүй орж ирэхгүй нэлээ. Ерөөсөө ингээл үүднээс нь ингэж яагаад яг энэ доор би нөгөө юм дэвссэн. Дороожин дээр юм дэвссэн байсан чи харин орж ирээ зүгээр шууд нэг тойрч харчаал тий. Тэгэл нэг гансан юм нээлгэж харчаал. Тэгэл гараа авчижээ лээ. Ер нь бол нэг амар юу байх гэсэн. Тэгээд хамгийн ихний бэрхшээл юу байсан бэ гэхээр нөгөө бид нар чинь эндээс Москва хүртэл явна. Москваасаа Санкт-Петербург, Финлянд хэл хүртэл явах байсан. Тэгсэн чинь нөгөө дайнтай холбоотой Оросч одоо бүх юм ажиллахгүй байгаа. Facebook, social media, TikTok
Одоо Viber те юу гэдгийг те YouTube Дэлхийн одоо сүлжээнд ингээд бүх юмуд ажиллахгүй Платформ байхгүй. Тэгээд бид тэр ч нөгөө GPS хэрэгтэй учраас заавалч Орос дугаар худалдаж авна. Орос дугаар худалдаж авч ирж нөгөө GPS-ээ хэрэглэж явах хэрэгтэй байцаа. Тэгээд хуучин бол бид нар чинь нөгөө Орос руу зөндөөл явж исэн дугаарыг бол зүгээр ингээ өгчдөг байсан. Тэгсэн чинь одоо бүр дугаар өгөө болоод заавалч нөгөө MFC дээр нөгөө нэг юм регистрац хийлгээд одоо бүртгүүлээд одоо манайхаар бол ийм монгол хэл юм л да. Тэгээд тэн дээр ингээд бүртгүүлж ээж тэгээд заавал дугаар авдаг. Тийм болчих. Тэгэхдээ тэрийг авахын тулд яах ёстой вэ? Заавалч нөгөө пассворд Орос хэл дээр нэг юм натроч юм одоо орчуулад тэгж авчирч өгөө. Тэгээд тэр MFC дээр ингэж бүртгүүлж дугаар авдаг болсон юм байна. Тэгээ одоо шууд гаднаар авч. Тий, дугаар авчлах бид тэр чинь айгүй эрт аваад ороод ирсэн чинь дугааргүй байсан. Бааларсаа байлаа тэнд. За энийг яаж шийдэх вэ? Тэгээд төрөөсийн дугаар авлаа. Яг ер нь бол төрөөсийн дугаар бол яг жоохон хүнтэй юм байна. Ер нь дугаар чинь 650 рубль гэдэг бол төрөөсийн дугаар ч одоо нэг би за 2800 рублээр авлаа. 2000 рубль нь барьцаа 800 рубль нь бол одоо дугаарынх нь гэдэг юм чинь. Тэгээ тэрий барьцааны 2000 рубль бол одоо босож би авч чадахгүй. Яагаад тэгэхээр нөгөө Европын хил даваа явчих та. Би нөгөө надад тэр төрөөсж байгаа өнрөөгөө би уцаар хараад одоо би ингээд хил давлаа та энэ дугаараа хаагаараа гэж хэлээд би дугаараа хаалгуулах юм байна. Тэгээ тэр 2000 рубль бол одоо ингээд эндээ үлдэн. За яг ихний асуудал бол юм байсан. Тэгээ шийдвэрлэлсэн. За дараагийн асуудал. За дараагийн нэг асуудал одоо юу байгаа вэ гэхээр одоо ерөнхийдөө муугасаа сайн болно шүү дээ. Тэ? Ер нь тийм манай монголчууд бол айгүй сайхан одоо гоё хүлээж авч байна. Тэгээд бид нар ч ямар анхны одоо аялагч бол биш шүү дээ. Ер нь бол тийм. Европ руу зөндөө олон гэр бүлүүд одоо юу гэдгийг зөндөө олон хүмүүс ингээ аялж исэн. Туршлага байгаа тийм. Тэгэнгүүт тэр хүмүүс яаж байгаа гэхээр одоо араас зөвлөгөө өгч ин л да. За ингээд ийм юм дээр анхаараар тэгээрэй ингэрэй гэсэн. Тэгсэн чи одоо нэг тооцоолог юм бас гарцсан. Нэлээ удаан бас бэлдсэн байсан. Тэгсэн чинь тэр нь юу байсан бэ гэсэн чинь нэвтрүүлэг явж байна. Нөгөө сэрийн дугаар дээр аягүй асуудалтай болчлоо. ОНГ гэдэг нөгөө миний машинаас ярьж ОНГ гэдэг сэрийн дугаартай байгаа. Тэгээ ОНГ гэдэг сэрийн дугаартай машин дээр нөгөө нэг Европын холбоор орохоор бас нөгөө Г үсгэн хэцүү байдаг юм байна л да. Тэрнээ нөгөө нэг одоо ОАС гэдэг монголоор бол ОАС гэх юм бол нөгөө юугаар бол Европоор бол тэр нь YAC ч юм ингээ хөрөөх нь амар гэдэг гэж хэлж л да надад. Тэгээ би бол одоо өмнө ямар Европ гэж үзсэн юм. Очоод туландаа гэж бодсон готаа бас дотроо тэрнээс өмнө ингээ бас нэг шийдчих арга байна уу гэдэг ингээ янз бүрээр бодоод одоо байж ин л да. Тэг ямар арга шийдэх юм бол одоо мэдэхгүй байна. Бид нар бол Финляндаар хэл давна. Тэг хүмүүс бол туршаасаа хэлж जैन Эстон бол давал Эстоноор давсан наатах бол буцаахгүй хэл дээрээс буцаацсан гэж яриад байна. Тэгэхээр одоо яахыг бол хэлж мэдэхгүй байна. Тэгээд Финлянд хэл дээр очиж байгаа л одоо үзэндээ. Тэг яг одоо өнөөдөр бол бид нар улаан өдөр дээр нэг 2 хоног өчтөр бол бас машин тэргэндээ жоохон тохиргоо юмнууд хийлээ. Дугууны хийнүүдийг баланслууллаа. Тэмдэглэг тохиргоонуудаа хийлгэлээ. Тийм тэгээд дугаартай холбоотой одоо бид нар ч бол байгаа шүү дээ. Интернет суурин интернет явж байгаа. Орчны 20-т орсон учраас одоо энд бол интернет ажиллахгүй зайлшгүй нэг Оросын өөрийнх нь дугаарыг бид нар хэрэглэх тийм шаардлагатай болчиход байгаа. Хой нөгөө асар их дөргөөтэй байна. Зам дээр Монголын зам дээр явхад одоо Оросоос дөргөөтэй зам байсан. Тэнд ард явж байгаа бид нар нэлээ жоохон хөвчтэй явж байгаа бас нэлийн дөргөж явлаа. Тэгээд энэ дээрээ дугуй янзл болсон зөөлөрсөн сте. Тий яг дугууны нөгөө хийн айгүй хийлцэн юм байлээ. Тэгээд нөгөө ихтэй байсан байлээ гэдэг нөгөө орсууч өөрөөсөө шалгаад тийм тэгээд дугууны хийгээд Оросын зам бол сайхан л айгүй гоё юм байна лээ. Зам нь бол гоё. Нэг 50 км нэг 100 тийм. Тэгээ угаасаа аялын машинд жаамар бид нар 100 муута явахгүй шүү дээ. Угаасаа эн чинь аял байдал талаас бол бид нар дээдлийн хурд нэг 60 км цагийн хурдтай ч. За нэг 70 км те 70-аас 80 км цагийн хурдтай л явж байгаа юм чи. Тийм тэгээд яг манай дархны зам бол сайхан байсан. Дархны зам бол гоё те. Ярих юм байхгүй аюу сайхан. Сэлэнгийн зам айгүй жоохон таарууд байсан. Тэгэл тэн дээр нэг жоохон гүрийсэнтэй те. Тий. Ер нь бол яг жоохон хөвчтэй явж байгаа болохоор жоохон дөргөөж гисэн их өндөр хүлээж авч байгаа л да. Бид нар ч яг харин нөгөө ой гарантаа хөвт маань аялаа ачаалдахад ядрах тий. Тэрнээс
сэргэлээд хийн ном гэдэг юм тавиулаарай гэд хүмүүс хэлжсэн дээ. Тэгээд хийн номын тавиулж амжаагүй бид нар тавиулаг амжаад гарцсан тий. Тавиулж амжсангүй. Одоо тэгээд цаашаа яваад хийн ном гэдэг нь таалдах юм болоос. Яг хөө гэхдээ эн чинь зүгээр нэг хэцүү замд зориулсан зүйл шүү дээ. Тэр дөрвийн техник чинь бол өөрт нь бүх юм байгаа шүү дээ. Одоо амарсэ затартаа тий номтой машин жоо хатуу энэ чинь угаасаа нөгөө нэг нэлээ хүнд одоо 4.5 тонн шүү дээ чи явж байгаа байр шим чинь тэгээд замаасаа шалтгаална. Тийм тэгээд тэр одоо юу гэдэг юм тэрэн зориулаад одоо жишээлбэл бид нар ямар өндөр урттай энтэй дайхгүй ш. Угаасаа эн чинь дэлхийд бүх газар л ер нь 60-аас 70 км цаг урттай л явж байгаа шүү дээ. Бүх машинууд адилхан. Тэгээ бүх машинууд адилхан одоо яг энтэй адилхан одоо бүтцтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр яг хийн ном гэдэг маань бол яг нэг талдаа бол илүү л асуудал байхгүй юу. Зүгээр яг илүү зөөлөө явуулах байдалтай ч юм уу муу зам дээр зориулагдсан зүйл байгаа даа. Тэгээ би бол яг асуусан одоо Иркутск хүртэл бол нэг жоохон зам засвартай үе үед агархаа яв байгаа гэд манай орсны зэлжилээ. Тэгээ Иркутскээс цааш өрөндөл амсг хоос бүрсгэл угаасаа зам гоё өндөр урдны зам мамуудтай идэх чинь нөгөө М12-ийн хурдын замаар бид нар явах юм билээ. Цаашгаа явах та. Тэгэхээр тэрэнд бол биний санаа зовх байгаа юм. Тэгээ бид нар ч одоо амар хурдан түргэн явж байгаа ш. Бас нөгөө талдаа ингээд жолооч урд сууж болохоор хойно яаж дөрвж байгааг мэддэггүй юм билээ л дээ. Яг ингээд урд суухаар машин дэгээ мэддэгдэггүй. Хойно ингээд шийдэгдэж байгаа тэр юу нь болохоор хойно сууж байгаа хүмүүс мэддэгдэж байгаа байхгүй. Тэгээд илүү одоо эмзэг мэдрээд юм гэсэн үг. Тэгээд бид нар ч ямар явдал тунд дийш шиг хүүгээд ах юм биш. Тэгэл хойно айлгүй байлаад байгаа сууж байгаа байхгүй. Оо айл өгт орчиж. Тэгээд Телевиз. Яасан юм бэ? Тэгээд улаах гэдээсэй. Найзууд нь орж ирж байна. Найзууд нь орж ирэхэд нам ямиг улаах гэдэг ирсэн чинь байтыг бас улаах гэдэг шүү. Тэгэхгүй үсэж. Үгүй ба ахмад нэрээ. Нөхөө. Яа. Сайн нөгөө айл өгтөд орж ирээд. Бичлэг жоохон. За яг тэр ч яг тийм ээ. Тийм ба. Манай өгтө олохгүйгээр авчлаа. За ер нь бол нэг тиймэрхүү байлаа. Тэгээд ямарсан Москва, Оросыг бол бид нэр гоё хотуудаар нь явнаа. Гоё хотуудаар бид нэр гоё бичлэгүүд хийгээд бас тий сонирхолтой юм уу. Улаан өдөр бол одоо яг маргааш бид нар хөдөлгөтөө бас тий юмнуудыг үзүүлээд манай улаан өдөр бол монголчууд маань зөндөл явж исэн юм чи. Эцэсгээс тэгээд гоё бичлэгүүд нэвтрүүлгүүд тий юу байхын тэр мэрийг нь үзүүлээд явнаа. Тэгээ өнөөдөр бид тэр юу байлаа. За манай хүн бол угаасаа ингэж машин давтаад байгаа юм. Би ч нэг энэ айл руу ороод унтчихад байгаа байхгүй. Манай хүн машин даваа яана л гэдэг. Тэгээд ер нь бол машиныхаа талаар ярихад болвол одоогор л бид нар нөгөө хэрэглээгээр суусан бол байхгүй тий. Тий. Би нөгөө нэг анх цаанаасаа захиалахдаа дээр нь 14 нарны панелтай захиалсан байхгүй. Тэгээ энэ нөгөө нараар цэнгэлдэг одоо өдрийн турш ингээ нар гарч явах үед бол ерөөсө цэнийг бүр ингээ 100% тий. За тэгээ шөнө бол бид нар нөгөө энд одоо ганцхан рефрижер хөргөжл ажиллаж байгаа байхгүй шөнө тий. Халаалтын систем нь бол энэ чинь өөрөөр дизель машин учраас шууд дизелээр халаачдаг. Тэгээ шөнө бол бүтэн шөнжөөгөө дизель тавихад нэг 1 литр идэж гинүү те 1 литр түүш мөшлөлт идэж гин. Ер нь бол тэр нь аягүй сайхан байна. Өглөө орж ирэл цэнийг харахад бол нэг 95 94% байгаа. Одоо ингээ бид нар ингээ бүх одоо энэ дорооны батарейнууд те одоо энэ дорооны батарейнууд гэхэд 3-аараа сая нөгөө Google-с гээд нүдэндээ зөөдөг юмныхаа батарейнуудыг бид нар бүгдийг цэнэглээд дүүргчлээ. Тэгээд юу iPad-д юу ачлаа, цэнэглэлчлээ, Mac-а цэнэглэлээ, бүх юмудаа цэнэглэлсэн 100. Тэгэхэд одоо 100 байсан 95% болж байна. Сая ингээ ус уусснаа бид нар ус уусчихсан тий. Тийм. Тэгэхээр ер нь бол бас анханасаа ингээд нөгөө хэрвээ та аялын машинаар ингээд явах гэж байгаа ч юм уу иймэрхүү юу сонирхож байгаа бол бас энэ хэрэглээндээ тохирсон тэр одоо нарны панелыг бол аягуулсан авах хэрэгтэй болов гэж бодлоо. Тэгээд одоогор бол ямар нэгэн тийм хэрэглээ толгойтой үүссэнгүү сая нөгөө битээр манай холынхаа бүрээ автод угаалгын машин да. Гэхдээ битээр нэг үргэлж бүрээ автомат угаалгын машин жоос ус хэрэглэх юм чинь байлаа нөгөө нэг юм жижиг ихтэй тийм угаалгын машин авсан. Тэр 5 литр ус ордог юм байна. 5 литр усаар хүүхдийнхаа зүгээр хувцас зоомс тэгээд дотор ус нөхцөг зүгээр их гээл угаал хайчдаг юм доор нь 20 минутын зүгээр амар гоё угаад юм байна. Сайн угаад юм байна. Тэгээд хувцас угаасаа одоо хоол хийж үзэх гэж байна машинда. Энд ингээд одоо битээр ингээд дасан зогсож байгаа байхгүй энэ машин дээр. Яг бол энэ авралын аяллыг бид нар хийж үзээгүй болохоор тэгэхээр одоо ямарсан эндээ ингээд хоол хийж үзнэ. Хоол хийж үзээд ямар байх нь вэ? Тэгээд одоо амтж үзэл мэдэх бах тий. Харин тий. Хоол. Аяллаа бол гоё юм шүү дээ тий. Хоолоо хийгээд нэг үзээд тий.
За. Ямар хоол их чаа. Мэдхгүй байна. Одоо туршилт юм чинь юу ч яах вэ тий. Гол нь хүүхдтэй юм чинь шүлтээ хоол гэж үзье. Сонирхолж хэлэхэд битээр юу яасан? Ус услахч энэ тогоо тэгэл нөгөө жигнүр будаа агшштэй бүх юм нөгөө ухаалаг. Хюами тий. Хюами лээ. За ми. Хятадын брэнд Хюами. Хюамигаас авсан тий. Бүр Хюамигийн аль биесны дэлгүүрээс нь битээр Шанхайд очиж байгаа дэлгүүрээс нь захиалж авсан. Тэгээд машиндаа суурлуулаад баг жилийн өмнө авсан уу? тий. Энэ машиныг захиалчаад машиндаа суурлуулаад авчирсан. Одоо тэр таван дээр хийж үзнэ. Тийм ээ. За, 9 тос хэрэгтэй. Маслал юм шиг. Маслаар хуурах уу? Тэг үгүй 9 сургуульд яа гэх. Маслаар хуурах юм уу? Маслаар болгоо юм. За, тэгхүү. За. За, ер нь бол нэг жоохон зөрлөлтнөө бас. Тийм юм байна тий. Би эрүүл хоол ярина манай хүн чинь. Энэ өндөг хөлтэй тэнийж. Би хийгээгүй төбөл хийсэн юм. Унгачаад хагалчаад хийсэн. За, энийг тэгвэл шарчих юм хэсгэж чаддаггүй. Хөлтэй сүндэг яад юм болоо тий. Мэдгүй. За, ер нь бол нэг энд ирчээд битнэ ч нэг мах идсэнгүй л дээ. Манайхан ч нэг манай орсуучин соёлын нөгөө төмсөө их шарж идэн тий. Мах багд бид нар чинь тий бид нар бол жоохон махсан гэдэг маха авцсан л та. Гой дэлгүүрээс нь мах авцсан. Манай хүн зүгээр янзын хоол штэ чамбаа гэж зүгээр. Хөө одоо янзын ч байх вэ тий. Монгол ирчүүд бүгд л гоё хоол идэх штэ тэгээд ирчүүд л тогоо жаргадгийг одоо энэ хүүгнүүд нь яатсан бүү гэдэг. Тэгээ манай ирчүүд л тогоо жаргаддаг штэ зайлвал тэгээд одоо манай хүүгнүүд нь гадуур байд юм билүү дээ. Ирчүүд нь галзуухаа та тэгэл. Тэ гоё л доо. Хоол игээд очих гэсэн гэсэн. За тэгээ Оросоос үхрийн мах авсан. Хилээр нөгөө мал амтны гаралтай үндэсний бүтээгдэхүүн сүү мах ааруул ингээд нэвтрүүлдэг. Ер нь бол нэг жоохон хуулийн чангадаг те. Бид төрөгчөнд бол яг юм уу байсан л та нөгөө сүүмүү авсан юм хэлэхгүй лээ харчаад хэрэглээний юм болохоор тоохгүй шүү дээ. Ой. Бишэ босч байна те. Тасалж агаад бичгээд ах юм байна да чи те. За. За масл чи биш юм уу? Анаад уцаагч гоо. Урдаасаа би бичиж. Юу юмргоод байна. Чи уг авчих шиг. Гарын бас. Болоо жайл шийсэн. Цэтгэхтэй шүү. Хөлөөшөр зээжтэйг тоглоё. За. Үргэлжлүүлье. За тэгээд одоо ямар ч нэг хоол хийж үзнэ. Жижигхэн. Хүрээ махтай хоолийнэ. Одоо цаг камер дээр шиг миний дуу бас шигчж байгаа л юм тий. Тийм ээ. За ингээ гоё шүл итгэнэ. Монгол хүн ч бас махсаад байх юм аа тий. Тий. Чи тоног мах идэхгүй байхаар махаа идэх юм. Тий. Хүүхэд хоошгүй юм шиг санагдаад байна. Тий. За. Нөгөө хүмүүс ингээл үзүүлээлээ яваа. Тий. Орсын бүтээгдэхүүн сурчилсан гэдэг баг. За. Зөвөр манайх юу байд юм уу? Ер нь масланд сөсгийн их яваа хийдэг дэ хурдээ. Тэгээ энэ Орсын нөгөө 82% юутай масл авсан. Тий. За энэ жоохон болох хаа. Жоох масл ич. За энэ хутаг бол ёстой. Амар хуцтай бол бурхан минь. Йоо энэ их болгоомжтой бол яахгүй бол энэ одоо захиалж авсан юм аа тэгээд. Заалах гэж юм. Ер нь бол ёстой амар хуц юм. Хутаг нь бол гараач юм. Гараагүй. Зөв болгоомжтой бодож байгаа байхгүй. За масл. Хурц хутгасаа хоол их сайхан байд юм шүү. За давс авсан чинь нэг юуны давс авсан байл. Жамс давс. Үнэхээр давс. Орсын. Чин хэрцтэй байгаа даа тий. За билет гасана. Эндээс дарлаа. Окей, билетик. За нэг удаагийн хоол ихэд хичнээн хэмжээний тог зарцуулах юм. Одоо харъя да. Тийм ээ.
Тэгээ одоо бүх юм ингээ батарейгаар хэмжигдээд ирэхэр чи хүн чи амьдралын хэрэглэг анзаарч юм шүү дээ. Гэрт одоо мэдэхгүй л хэрэглэдэг байсан бааш тий. Тийм. Нэг тогны мөг гарахаар л маа тэр тог зарцуулж гэж мэддэг шүү дээ тий. Одоо энэ аялын машин болохоор эсэргээрээ яа. Бүх юмаа хараад тоогоор хэмжиж байгаа болохоор асар системтэй амьдраж бас сурж шүү. Тэр ингээ хоол хийгэн готл батарей тэтэй уунлаа гэж харуулдаг байвал хүн ухаар штэ тий өдөр болгоо. Би чи ийм тог ийм ус зарцуулж байгаа юм. Нэг дээр нэвз. Манай сав нөгөө плетнээсээ томдсон чи зөв доогор нь харах хэрэгтэй болж штэ. Дөрүүлээ байгаа юм чам. Гон зэрэг тоогыг наав гэж авсан тий. Тий. Тэгтээ яг юу л таах вэ? Энэ гэртээ машинда чийсэн болж байгаа гадаанаа чийсэн бол та гадаанаа газан билээд байгаа. Гадаанаа газан билээдэн дээ чинь гэртээ болвол билетэн дээрээ хий чинь чи ингэ жижигхэн метр квадратад амьдарсан чи ямар намраа? Амар минималист болчихд юм шүү. Бүх юм ингээ хяналтанд байдаг болчихд юм шүү тий. Одоо том байшин амьдардаг байх чинь бид нар ингээ гэрийнхээ боломж юу байгааг заримдаа ингээ мэдэхгүй мартах ч юм уу тий. Хүүхдээ өрөө мөрөндхийг мэдэхгүй шүү тий. Тий. Тэгвэл энд болохоор бүх болон нөхсөвийг мэдээд байна л да. Одоо тэнд юу хийсэн байгаа вэ? Тэрийг мэдчихэж олж хэрэглээд байгаа болохоор гэртээгээ бүх юм хэрэглэгдээд байгаа. Санагдаа шүү дээ. Тэг нэг өглөөс ирээл нэг өөр газар сэрнэ гэдэг нэг сонирхолтой санагдаад байгаа шүү. Тий. Бид хоёр бас энэ влогийнхоо өмнө ч юм уу нэвтрүүлгийнхаа өмнө өөрсдөө гэсэн хөдөлгөөнтэй болъё гэж яриад байгаа. Нөгөө би салт дээр шиг. Жохон уурхам чинь вентилятор асаана. Хиншүү сорогч асаах нэ. Хиншүү сорогч асаач. За тэгээд анхныхаа хоолыг хийх гэж манайхаа. За тэгээд машинаны хоол хийж үзсэн дээ. Ямар байдаг юм бол тоо. Гоё амттай болох бах та. Амттай болох. Ер нь тэгээд авсан байсан юмнуудаа гоё танилцуулна дараа нь би. Одоо болохоор тэгээд эхнээс нь л янз бүрийн юм авсан. Вино заалгч хүртэл авсан. Вино заалгч чи одоо хүмүүсээ ингээд нөгөө эргүүлээд ингээд татдаг матдаг ч өөч өнгөрсөн билээ шүү манайхаа. Шал өөр юм гарцсан байлээ шүү. Тий. Тэгээд тэрийг одоо за Франц очиж задлагтай мэдэх багт. Нарийнхан гой зорлоо сонгонтой. За манайх бол илүү дутуу амтлагч юм хэрэгэлдэг. Юу нь бол. За. Гой маасан туурнаа. Тэ хоол нь бичээд өгөө. Хоол хийж байгаа процессыг бичих үү? Өөр хоол. Энд яг хоо энэ жүжүүлтэй дээр. Тий. Ингээ сайхан. За дээд камераас өгчдөө сайхан. Бууж болж байна. Тий. За тэгээд сайхан энгийн гой хоол инэ. Гоё өнөрч гинөө. Гоё өнөрч. Гоё өнөрч. Жогон цовгийн хөрөлтэй байсан бол ингээд цон услаа та. Тийм ээ. Дараа нь биднэрт ингээд бүтэн жил гарна. Европоор бүтэн жил гарна тойрно. Америкт очиод бид нар бараг нэг 2 жил байхаа хойд Америк, өмнөд Америкны 2 жил, Австралид бол 1 жил. Тэгээ өмнөд зүүн даазар буцсан аа байгаа. Тэр бас 1 жил. Тэгэхээр янз бүрийн хоол хийх байхаа. Тэр хоол хийж явах үед бол та хэд тэгэл. Таг өөртөө тохирсон хоол. Бууз уушур цөв эндээ тий байнга. Байнга цааш юм бэ. Цаг өөртөө тохирсон хоол Монгол хоолнд манай хүн жоохон дургүй л дээ. Яагаад Монгол хоолнд дургүй? Би бол Монгол хоолнд дуртай. Хүнд байгаад идэм аа одоо тасгүй. За энэ заа зурчин их эвгүй биш шүү арай яаш наруулаад ингээд чи та аюулгүй. Яг бууз уушур ихтэй хажуугаар нь гоё шинэ огоны салаад идэх хийжүүлээ хийжтэй. Тий. За одоогоор батарей ингээд
Нэг ховл буулаа. Яа. Саман жоохон томцсон юм байна шүү дээ. Хараа. Гэхдээ тэгтээ байсан нэмсэн тий. Савник гэж жоохон. Орол ихтэй наа чи шүл хийхээр талаар нь хангалттай биш үү? Энэс жижигэн байвал ингээд дэврэх юм шүү. Тийм болоо. За. Талаар нь ус хийгээд Яг хамаагүй. Хамаагүй шүү дээ тий манайхаа. Сааж ижигсэж шүү дээ түр дараа. гоё юм чинь бас зочин мочгоор хоол хийвэл бас Тий. өгчих юм шүү. Тийм ээ. Нэг 4-6 ам бүлтэй айлын тогоо байна л да. За тэгээд манай найруулагч үзэх юм бол гоё таслаад тий. Найруулад гэрээ гэж хэлээ да тий. За сангана өвчин тийч. За энэ бор будаатай л цагаан будаатай нэлээ. Бор будаа төмөртэй будаа гэдэг нь. Нэг цусны шинжилгээ өгсөн чинь төмөр дотоо орсон. Цагаан будаатай нийцчихсэн л та. Тэгөө. Манай удаа цаавал зурж хийдэ. Би хэрвээ цусны шийдвэртэй өрөх юм бол би байсан л та. Би нөгөө юуг нь авсан л та. Бас шүлний будаа авсан энэ жоохон бөөрнги гэдэг штэ. Тэгээ энэ нөгөө хуурын хаалгаар нөгөө нарийнхан жасмин. Манайхан сайн мэдэх жасмин гэдэг будаа. За шууд ус усчлаасаа ус авчи тий. Тэр нарийн хурдан бах. За энэ л супер үнэ шүү дээ. Орс мах тий. Тий орс мах. Тий орсооч шүлмэлээ гоё шүү. Орс хоол ингээд ногоо ихтэй мөртлөө мах айгу багтай тэр нь таалагддаг тий. Гутгаж байгаа л нэг ганц хоёр гарч ирэндээ. Тэгсэн үг юм байгаа. Тэр лагма идмээ санагдав. За будаа багч. Нам хийзэ болон дээрээ лагма идэх юм болов. Ий хараа. Манайхаа будаа годог юм байт юм лээ. Будаа багч. Бамбрууч юм. Тий. Будааг айгуу сайн угааж явах хэрэгтэй гэдэг. Тэр нь манай тоошоор тэгээд идэг штэ. Будаанд ч нөгөө нэг юу байдгийг. Нэг бактери байд юм шиг л штэ. Тэгээд тэр нь халуун температурт бас өгөж мөгдөг юм уу да. Тэгэхээр аль болохоор будааг бол их сайн угааж яваад тэгдэг. Өнөөдөр нөгөө будаатай шүл гинэ. За энэ болох байхаа. Гүрчи бодвол амар болох байх. Яа. Энийг би ер нь ингээд одоо ингээд будааны хансарыг задлцсан буцаагаад ингээд шууд наадаг юм бас авсан. Сонноос завсаа ичээ. Ингээд цод халуун ус болчихсон сайхан. Өө. Ярьж байгаа гадуур нь ус асгаж штэ. За. Сайхан халуун ус ичнэ. Гой. Энэ минийг бас бичүүл гоё юм шиг байна. Тэ? Ой. Оо. Гэт. Наашаа дундаас тийш явж байгаа юм дарах юм бол амжтай. Ингээд жоохон паклаад байна хэр би. За. Чи наа залгуур руугаа ус оруулж байна. Залгуур руу ус оруулах. Дундаас тийш одоо ингэсгээс салгахад юм болно. За. За болно. 3 аяглаа. Яг ус мусаа асгаад жоохон заваарч ин манайхаа уучлаарай. Тэ. Яг хаа жижиг орчинд дацах гээд байгаа юм шиг. Тэ. Гэтэ нэг сонирхолтой нь энгийн машинд бол бид нар ингэж чадахгүй шүү дээ. Тэ. Энгийн машинд бол зэж ингэж чадахгүй шүү дээ. Хил дээр 0 орж мороо 50 гарах аюу сонир байсан те. Тэ. Хил дээр шалгаж байсан чинь манай хүмүүс 0 тассан шүү дээ. Тий. Тэ 0. Аа. Эний жоохон ус асгаад. Микэ шалгын. Багчлаа. Микэ шалгын 1 2 3 4. Аа. Тэгвэл
За. Тэр нь жоохон цэвэрхийхгүй заавах гэдэг шүү. Заавах гэдэг шүү би. Жоохон заавах гэдэг шүү. Аль цэвэрхий ажил шүү тийм ээ. Эндээс өөр жоохон түр тар гэдэг тийм ээ. Гэр зүйлээ Жоохон түр тар шүү. Имэвцэгцэн дуртай. Энэ бол уцаагаад байранд тавина гэдэг нэг тийм зарчимтай. Хөнгөлтэй. Энэ жоо хэцүү байд юм шүү. За тэр жоо. дөрмийн баг. За хоол өстэй янзын буцалж штэ. Суух юм да. За шүлтээ бол янзын буцалж гинэ үү янз. Оо одоо нэг хөв боллоо. 93 боллоо. За энийгээ бас үзэгчдэр нэг харуулчих тийм ээ. Оо энэ дээр ч хараа бичиг өрсөн байна. За тий. За энэ хараа 93. Тэр 95 байсан. За энийгээд гоё. Хоол уцалж байна. Шилжүүл уцалж байна. За энэ нөгөө вентиляторынд ажиллаж байгаа. За ингээд харчин. Одоо орой орж ин энд нэг юм том цаг, арай том цаг хийсэн юм шиг юм аа. Тэ. За одоо бодогоо угаана. Бодогоо угаад бодоо ташил өнөөдрийн хоол бодоо ташил. Тэгээд энэ хөлдөө үдгээгүй бодоо ташилнд үү муу боломжшоор. Тэ гисгэр нь зурш. Гисгэр шарчи. Нэг бол чанчаа. Тэ. Одоо харин сүүлийн хэдэн жилүүдэд аялал болгоноор түргэн ол авч идэл кофе авч идэл ингээл тансаглал явахаар маш их ядарна гэдгийг ухаарсан. Тэгээ тийм байгаа учраас бид нар гэртээ цөөхөн очихороо өөрсдөө бас суулалдаг. Тийм өдрүүдтэй болсон. Гэртээ очихороо хаяа түргэн олмол авч идээд. Тэгээ аяллалын 7 хоногийн нэг өдөр нь бас хаяа сардаа нэг 2-3 удаа л яг одоо сул тавьж чихэр идэх ч юм уу түргэн ол идэх тийм өдөр бол байлгадаг болсон. Тэгээ бусад үед бол яг л амьдралынхаа сахилгуудыг дадал зуршлаар амьдраад байна да. Тийм ээ арай. Тий. Аялал амьдралын хэм маяг болчихж байгаа болохоор түргэн ол эсвэл гин пи уудаг ч юм уу эсвэл ингээл кофе уудаг ч юм уу яг тэгэн утал аяллаа ачаал донд ямар хүн сэргэлэхээр ядраад байна гэдгийг хүн их ажигладаг болчтой бэл. Тэгээд яг хүнс ч гэсэн энерги ч гэсэн бас нарийн менежменттэй аялж ижил одоо энэ бол аяллаа арт нялх хүүхдүүдтэйгээ гарна. Тэгээ энэнгөө дамжуулаад хүүхдүүдтэй эрүүл хооллолтын дадал зуршил. За тэгээд бас дэлгэцэн хэрэглээ багасч байна. Wi-Fi байхгүй болохоор байгаль орчноо хараад ихэнх цаг ингээ машинд явбал унтаад байгаа нэг таалагдчихна. Одоо сайхан нойроод хүүхдүүдтэй бас унтээ. Чи хүн чинь л гэртээ байвал бас утас ухаад унтдаггүй шүү дээ. Тэгэн уталж чам. Энд аялал машинд явж байгаа болохоор замд явж байгаа сайхан бүүлэгдэл унтаал. Орсын зам бас нэлээд сайхан байна. Тэгээд хойно дөргөө жижигээ байхгүй байгаа учраас сайхан унтж байна. Би нэг заа гэдгийг болчмаар тий. Камер. Дүүбэл гээл амар гоё хэлэж. Дүүбэл гэж. Тэг дүүбэл аа. Ямар хийж байгаа юм шиг. За. Дүүбэл. Авсан гой байгаад байна дээр. Битүү хостэй. Тий. Тоо хос бай. За тэгээд мөнгө нэг байна даа. Ушмаг гэдэг бодлоо. Тэр одоо байгаад нь урд байж. Яагаад вэ? Байгаад нууц гоё шүү те. Эргээд одоо цааш ингээд цас онцраад юу яцсан шүү дээ. Уулараас цасаа юм те. Тийм байна. Гол ингээд гисэд гоё юм байна. Манай машинда нэр өгсөн байна. Die машинда нэрлээ. Die машинда намайг гэдэг нэрсэн. Намко.
Намаа гэж юм бэ? Анхны хайр зөвшөөд. Намайг одоо тэгээ намайг гэж чиний анхны хайр юм гэдэг тийм. Яа за эмэгтэй нэр өгöd байгаа юм бол. Одоо намайг гэж танихгүйтэй. Тэгээ яхад намайг гэдэг нэр өгчий. Санасаа нэг тийм нэр орж ирж шүү дээ. Намайг гэдэг. Намка мат. Яагаад намкага яас. Нэгдүгээр юу юм бэ наа? Виз жоохон муу байна манайд. Тэгээд хоёрдугаар нөгөө энэ чи Европтой үйлчлэгтэй байхгүй. Тэгээд нөгөө өөрөө хийх стайл гэдэг өөрөө хийж байгаа стайл. Тэр нөгөө нэг катализатораа цэвэрлээд энэ одоо хот утаа хэлийг багсаж авах тийм одоо Европын стандарт юм байна та. Энэ нөгөө сайн. Тэгээд тэрийгээ дуусгацсан тий аялаа. Ахаа гэж яваад дууссан. Тэгээд тэр маань дуусангуудаа чек хийж яанасаа. Тэгээд дархан дээрээс бид нэр даасан. Нэрээ сонирхолтой Монголд эдгээс ардгийн мэдээ шугтаа байж юм мэдээ шүү. Эд бүлэг гэж юу юм бэ? Одоо өөрөө гэдэг. Монголоор шийсэн үчил. За. Тэгээд тэр бол шугтаа гэдэг одоо зарагдсан байлээ. Тэгээд надны шугтаа дээр зарсажсэн аваад тэрийг саяг чангалтаа сайн байна. За. Молодец байсан шүү. Шугтаагаа баярлаа. За хараа. Тэгээд тэрийг яасан чинь нөгөө юмнууд маань ассан чек нөгөө цэвэрлэгийн гэрэлтүүд нь гоё унтраад тэгээд реактор орж ирэхэд ороос нефтээс түшигээд явсан чигээд айгүй гоё катализатор одоо юм уу байсан ямар ч асуусан. Богоо явж тарай. Тий. Бидний богооч нөгөө нэг юу шүү дээ. Цагтаанаар явдаг богоо шүү дээ. Оо, тийм үү цахилгаан юм. Одоо энэ дээр олдсон шүү дээ. Цагтаанаар явдаг. Манай Монголд явдаг Орос шиг биш юм байна те. Тэгээ манайх ч болохоор нүүрсээр явдаг те. Тий. Утаач явдаг шүү дээ. Нүүрсээр. Энэ бол цагтаанаар явдаг юм байна. Наар уртын те. Харин асуулт байна. Чи Оросд ирэхээр нүд чи хоёр тийшээ салаад идэг ямар ч юм. Бид хоёр нэг Оросд ирсэн чи Орос охтууд чинь бар биш хөөхөө. Чи манай бүр нүд нэг над руу нэг хараад нөгөөдг нь хялаагаад ингээ хоёр тийшээ болоод тэгээ би бүр өгтлэн цаашлуулаад чи одоо Орос охтууд зүгээр цайны газар авахд хөөхөө юм байдаг те. Чаптыг сарцсан байдаг. Би хаа. Чаптыг сартаад байгаа. Би чи харамссан. Аваад байгаа чи. Тана нүдэл харах юм бол хүндээ харж байгаа нүд ямар байдаг лээ те. Арай чи гэж хүслэг очих. Тэ Орос охтууд хөөргөө те хараа. Google-тэй шиг. Тэ. Зүгээр ингээд хөөргөө охин харыг үл захын цайны газар зөөж байгаа, зөөгч хийж байгаа хөөргөн те. За тэгээд өдөр Иркутскээс явж үзээгүй. Өнөөдөр Иркутск орж ирнэ. Явсан Иркутск уртад юм жижиг древний одоо юм жижиг зурган байдаг байдаг. Хосхон. Бүгд зам одоо Дээрвийнхээ хийцэлтэй. Тэгээ Москвад бид нар ч нөгөө яг энэ одоо бол би одоо Оросоор хэлж байна та 9258 пи юм биш үү уучтараа пи 258 гэж замаар явчихсан. Ой тосгоны имэнэр бабушка гэх. Энэ зам дээр одоо ерөнхийдөө том тракууд аюул явдаг. Тэний машинууд аюул явдаг. Манай Монгол жолоочдоос зөндөө явж илээ. Ардч дөрөөр гурваараа тий. Том тэрэг их явах тий. Бүлэг явдаг тий. Группээр их. Тэгээд бүгд унтсан байна уу? Унтаад явна. Дэлгэцэртэхгүй унтаад явах юм тэгээд амар юм тий. Одоо манай бензин ер нь бол гинт түрэг авах гэсэн. Үн чи одоо ингээд нэг бис мараа бис хичээл гэж нэг итэт нэг ярьдаг шүү дээ. Бэлддэг тий. Бэлддэг. Манай хүмүүс тэгдэггүй. Шууд л баалаа. Бензин шууд яг одоо баалаа. Яг 3 секунд тий. Тэгээд тийм ер нь энд явж байгаа гэж тийм түрэг авах нь одоо онгоц зугаад онгоц өргөд бүх хүмүүс битгий байдлаа авцсан байна. Би өөртөө баалаа гэдэг ингээд. Тэгээд нэг стейрц руу онгоц хамаагүй. Онгоц өрөөс авахгүй. Энэ араа ингээд дээр үе. Оо ламаг удаа эргүүлсэн нөө машин маяг явуулдаг яах юм бэ? Чи намайг удаа эргүүл гэсэн огсом харуулах юм яаж харуулах юм бэ? Тэгээд одоо шийдвэр ингээ энэ машинтай явж байгаа түр маань дөрөв ингээд бид нар гадаа ингээд замдаа зогсоод юм хийж байгаа хооронд
гинт баалаа шийдэ болоод тэгээд шууд ноёдороо дисч чаа. Тэгээ Орсын хэл мэл дээр бааж маа төгөлгүй үстэй. Би усан дормоор байна гэж надад загсаар усан дорох багц. Тэр усан дормоор байна. Их мэтлэнгийн ер нь сайхан даж юм байна уу? Ариун цэврээ шидэ явчих сайхан юм байна. Тэ автас явчихсан. Сайхан юм шиг манайхаа тавдах гоё байдаг юм байна. Одоо өөрөөсөө сайхан хоолой гэдэг идэд явчихжээ. Бид нар хүнсээ авч байна. Тэгэхээр нөгөө эдгэсгэвч айгүй гоё хэмнэлцтэй байх юм байна. Тийм ээ. Ирүү чанартай усаад өөрөөсөө гоё хоолой хийж. Тэгээд одоо бүдэн газар бол сайхан таараад талуу болоод контекшнл тавиад таг угаагаад зургтаа үзээд хоолой хийж идээд нэг айдад өвхөл юм хийж дээ. Тэгээ хамгийн гол нь эдгээр ч бас ингээд жижиг машинтай Орос руу зөндөө явж байсан. Ийш явах чинь ингээд одоо эдгээр хүүхдэд еврей явна. Хэцүүтэй гарan жил. Очоод ч одоо ийшний км явж эдгээр үг болгоно ингээд еврей л явна. 3000 км явчихсан. За тэгээ хүүхд сэрсээ дараагаар хийх юм олж чадаад тэр хэцүү шүү дээ. Тэр чинь энд бол ингээд яг сайхан суучих юм тоглоод орон дээр тоглоод сайхан муу сайхан. Хүүхдээ хөдөлгөөн хориод авахгүй тий. За тэгээд манай хүү их дуртай байгаа шүү дээ. Манай нөө хар машинаас гоё юм байна л. Одоо өнөөдөр бид Иркутск орно. Иркутскт чамд. Тэгээ маргааш Новосибирск орно. Та ерөнхийдөө бидээр Орос найзууд их байгаа. Ер нь хот болгонд Орос найзууд байгаа. Вьетнам танилцсан тий. Вьетнам танилцсан. Тэгээд Орос найзууд руугаа ярьсан хэлсэн. Ивчэнөө явж гээд үзэж байгаа манай найзууд. Гой Орос улсны уусаж хамт дуулмаар байгаа байхгүй. Ганцаа үед ийгөө. Тэгээ бас гот баярыгээд нэг манай Starship брат гэдэг одоо баагаад яг үзэж байгаа. Сая Тояман Иркутск яваад гой тоглолт үзсэн байна. Эдгээр бага насны тий тусамж. Одоо манайхаар бол юу юм да? Хамилтон, Лавтас гэдэг яг тэр нэг 96 оны үед гарч ирсэн хамтлаг Уругвай гэдэг хамтлаг байдаг. Тэгээд нэг нь Юнашки Интернэшнл гэдэг хамтлаг. Манай бид боо. Тэгээд намайг жоохон байгаад бүгд гарч байсан. Тэгээд атах тавсандаа таталтаа. Тэгээд манай найз 3 өдрийн өмнө тэр бүгдтэйгээ авахтайгаа тэр Иркут Уругвай гэдэг хамтлагийн тоглолтыг үзсэн байна. Бас гоё явж дээ тэр тоглолт. Эдгээр бас нарийн чадсан, сэнгэж чадсан хоёлоо гэж сайн. Тэгээ ер нь одоо өөрсдөө нэг стопгаа сайн мэднэ. Эзээ замсаа. Яг харуулдаг тий. Ерөөсөө давар жуухгүй тэгээд ингээд уучаад. Тэ борита ингээд Instagram татсан чинь тэгээд унтаад өгчлээ. Маргааш өглөө 5-аас ажилдаа гээл тий. Тий, яг уугаад дахиж жуухгүй тэгээд болоо. Өөр цаашдаа юм шүү. Хаад идчихта ер нь нэг юм жижиг юм шот гарч ирээд нэг 2 юм 3 пакч гэж анзаараад байхад самбана тий. Тийм зааж тийш үү. Бид ч бол хийж чадахгүй шүү. Тэгээд чиг байхгүй тий. Ер нь эдний цусдноо тийм байна. Манай ген байх. Манай ген бол юм байна. Яг эдний соёл юм да тий. Тэгээ ийшээгээ яваад бид тэр ер нь бол улс үндэстний одоо офис соёлыг харуулах гэж бодоод байгаа юм. Тэгээд одоо энэ одоо шийдэл эдгээр чиг яг хуучны юм байгаа байхгүй юу? Одоо зүүн даацын улсч болохоор дандаа нөгөө нэг өндөр юм гой шилэн байдгуудтай тий. Одоо энэ Орос руу, Европ руу одоо тэрхээр ерөнхийдөө хуучны байшин байгууллагууд аягүй байдаг. Тэгээд тэрийг харж үзэх юм шиг байна. Тэр хатайх нь гоё юмнууд бас үзүүлэх гэсэн бодлого байгаа. Ой нэг болмор мөргайч. Болмор. За тэгээд ой харахад үзүүлнэ хайртай. Яриад явна. Одоо зам тохиолдсон бэрхшээлүүдийн хувьд бол тийм хүн байсан гэдэг би өглөөндөр ярьсан нөгөө хэрэг Орос руу та явж байгаа бол хамгийн дөрөнд гадаад паспортаа Орос хэлээр ингэж автобус дээр хөрвүүлж байгаа мэлээ. Тэрийг хөрвүүлээд нөгөө хэд авч орж ирэхгүй бол Орос дуур худалдаж одоо худалдаж авч болохгүй байгаа. Яагаад гэвэл нөгөө дайнтай холбоотой заавал Оросын нөгөө одоо Монголоор бол Монголиа гэдэг нэг инфекц гэдэг нүдээр заавал регистрац хийлгэж та дугаар авах болно. Дугааргүй бол энд одоо та GPS ажиллах замаа мэдгүй нэгэн том асуудал үүснэ. Тэгээд ямар ч байсан бидний одоо проблем бол тийм эсвэл бид шийдсэн тэрийг. Дугаар асуудал байсан.
Анх ингээ Оросд ирж байхад яг ийм байшин ингээ хөгжсөн байгаа одоо шилэн барилгаар Одоо ингээ тэр байж тээ. төсөөлдөг байсан байхгүй юу? Тэр нөгөө сүм шиг барилгууд тий сүмүүд биш. Яаж татах вэ? Амрын доотлын өөртөө баунсаар. Аа. За яаж тийм одоо сурнаа би одоо татаж чадахгүй бай. За ямар ч байсан ингээд ийм барилгууд таарахаар нөгөө Азийн хөгжлөөр дэлхийн хөгжлийг ойлгосон байсан байхгүй юу? Яг өндөр барилга левел хөгжиж гэдэг. Тэг яг энэ эрхүү хүртэл явахаар өндөр барилгаас илүү яг ийм байшингууд их байсан. Тэгээд хөгжлийн талаарх ойлголт, уламжлал соёлоо авч үлдэх гэдэг ямар гоё соёлын дархлаа болохыг бас ойлгож эхэлсэн. Тэгээд нөгөө өндөр барилга чинь ер нь бас газар нутаг багтаа хүмүүс зориулсан, тэг хүн ам ихтэй газар зориулаад байгаа соёлын өөрчлөлт байгаа байхгүй юу. Тэгээд энд болохоор газар нутаг Оросын нэг захт нь нар мандж яхад нөгөө захт нь нар жаргаж идэг гэх. Тэгж банаа ихэрнэ. Тийм гоё өргөө удам нутагтай болохоор хүмүүс нь ч гэсэн 50 байдаг. Тэ? Тий. Яарс баг гэдэг. Тэгээд ингээд айлууд ч гэсэн яг энэ амьдралынхаа хэм маягийг авч үлдчихэж байгаа. Одоо юу гэдэг гэр оролцох гэхээр жоохон тийм гэдэг тийм үзэл суртал байдаггүй санагдаад байдаг шин. Тэгээд байгаа айлууд байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байгаа таалагддаг. Ер нь тийм их хөдөлмөрч хүмүүс юм би. Тэгээд яг мэдээж улс үндэстэн болгоны ондоо шиг гэж байгаа шүү дээ. Манайхны хувьд одоо жинхэнэ бид нар ч гоё шүү дээ. Одоо Монгол гэр яг би одоо номер бол ингээ Монгол гэрээ наац маш тойроо. Тэгээд манай 5 ушир мал байна. Энэ бол бидний ондоо шүү дээ. Энэ бидний бүсний соёл хаач одоо энэгээр би хахаад те. Жишээлбэл ингээд сая удаахан 10 бид нар нөгөө хурдтаа байсан эсэхлүүдээ хуусан л та. Манай найз мэдээж энэ чинь улс үндэстэн дотор сайн дамжуулалтаа бүх хүмүүс байгаа шүү дээ. Бүх хүн сайн байна гэж байхгүй бас бүх хүн муу байна гэж байхгүй. Хэд их оронч хүн байж байна. Гэхдээ муугасаа сайн мод их гэж би боддог. Айж авсан Монголд ч тэр би байдаг. Тэгээ манай найз бол хэлсэнтэй зөвөр одоогор ингээд дайтай байгаа болохоор те яг энэ Америкт байгаа энийг бодож чи арга гацсан дээр байгаа. Тэгээд би урталтаа байсан Америк. Одоо Европ тэр нөгөө UK страхтай агчлаа. Тэгээд Европ руу давхараа би буцаагаад одоо ямарсан ингээд хийнэ. Тэгээд одоо би нөгөө өөрөө ондоочлыг зөрүүлээд тавьсан би тэрийг та хэдсэн зүйл Монгол гэрээ авах шумаа. Цамаа ер нь одоо бас монголчуудаар тааж авсан. Бид нар улс үндэстнийхаа нэрийг болгох ёстой. Ондоочлаа бид нар хамгаалах ёстой тий өв соёлыг авч авах ёстой. Тэргээрээ бахарх ёстой гэж би боддгийг. Тэгээ машин дээр одоо дандаа Монгол одоо энэ би намайгийн энэ талны цамхан дээр одоо 2 мод акцсан бай Монгол гэрээ юу дээр ингээд толгоогоо зүгтээ би ер нь нэг намайг нэг танилцуулт хайдаг. Нэг тогтоо одоо Европ руу очиж юм эсвэл Москва ч юм очиж байгаа би бид танилцуулъя. Хараа маш сонирч байгаа тий. Хүмүүс асуусан байлээ. Тий захиалгаар одоо жишээлбэл би энэ машиныг ингээд захиалгаар ингээд хийхдээ юу ингэж хийдсэн. Тэгээ одоо жишээлбэл ингээд нарны панелыг бол би хийдсэн. Үнээр над таалагдчихж байгаа юм байна. Тэгээ бид нар бол нэрээ цахилгаанаар нэрээ суухгүй тий амар гоё. Тэгэхээр энд би тусдаа нэг тийм бүр блог болгоод би та бүхэндээ цодаа намайг танилцуулга. Тий тэд орчин төвөрг болсон тэгээ заатнууд болсон гэдэг та бүхэндээ тэрийг бас танилцуулна. Тэг хүмүүсээс асуусан аялын зардал. Тий одоо яг аялын зардал бид нар ерөнхийдөө дөнгөж ихлээ явж байна. Одоо улаан үдээс Москва буюу Орос. За ер нь Финляндийн хэлүүд хэддүрний зардал гарч байгаа. Би нийлүүдээ ингээ аваа явж байгаа. Тэгээд тэрийг тав хүнээр танилцуулаа. Хэд орчинд зардал гарч байгаа. Нэг дэвтэр дээрээ бичиж явна тий. Хаад усны юу гарч байгаа. Манай хүн чинь жоохон дээр бол юу манай ээж натайгаар ингээд бүр нэг ширхэг капик байсан биччихсэн юм. Дараа нь яг тухайд бол ингээд нэг амар ядаргаатай дүүртэй чинь санагддаг. Дараа нь ингээд бас бодгоо те. Яг нөгөө сангуугийн нөгөө зөкстэй байдалтай чи аягүй чухал байгаа байхгүй. Яг хэд орчин төгрөгийн зардал гарах юм байна. Ингэж явахаар ингээ ийм болдог юм байна гэдэг дараа тооцоо бодоод амар байдаг. Тэгээ одоо сурыг да дэвтэр дээрээ бичиж да. За ийм гоё те. Ингээ зам бодоод хэвээр амар гоё.